Шалом. Шалом. За 4 сарын 2-ны өдрийн чимээгүй цаг эхлэе. Мөнхийн эзэн таалдарч болтугай. Мөнхийн эзэн танд бүх хүндэтгэлийг өргөж байна эзэн. Эзэн та бидний хөтөртаараа, эзэн та биднийг чиглүүлээрээ. Тэгээд бид загламаан тухай бодон бэлсэлхэм мацугарын залбирж байгаа энэ өдрүүдэд эзэн та өөрийн загламаан дээр гайхалтай үйлчлэг бидэнд улам илүү ихээр бидний зүрхэн хүн хүнзгээс суулгаж өгөөрэй. Тэгээд эзэн танд талархаж бүх алдрыг, бүх магтаалыг, бүх хүндэтгэлийг танд өргөж байна. Тэгээд өнөөдөр бидэнд үгийг тайлбарлаж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амин. За өнөөдөр бид нэр Иохан номын 19-ийн 17-оос 27 Иохан 19-ийн 17-оос 27 загалмайг харсан хаан гэсэн гарчигтай. Загалмайг харсан хаан. Бүлэний мэдлмаа. За, загалмайг харсан хаан. 19-ийн 17-оос 27. Тэд Иесусыг аваад явлаа. Иесус загалмайгаа үрсээр гивэрэгээр Голгота буюу гавлын газар хэмээх газар руу явд. Тэнд тэд түүнийг өөр хоёр хүний хамт Иесусыг дунд нь нөгөөдөлийг хоёр талд нь цовдлжээ. Пилат мөн пайзан дээр Назарын Иесус евдээчдийн хаан гэж бичээ загалмай дээр тавиулв. Иесусыг цовдлсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грекээр бичсэн тул олон евдээ үүнийг уншжээ. Евдээчдийн ахлах тахилч нар Пилатад евдээчдийн хаан гэж биш харин энэ хүн өөрийгөө евдээчдийн хаан гэж хэлсэн хэмээн бичгэв. Харин Пилат би бичсэн л бичсэн гэлээ. Цэргүүд Иесусыг цовдлоод гадуур хувцсыг нь авч дөрөв хувааж хуваа хүртжээ. Дотор хувцсыг нь ч бас авсан бөгөөд энэ нь ямар ч ойдолгүй дээрээсээ битүү нэхэгдсэн байжээ. Тиймээс тэд хоорондоо үүнийг урахгүй харин хэнийх болохыг нь шодцгоё гэв. Энэ нь тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж хувцсны минь төлөө шодсон гэж бичвэр биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргүүд үүнийг үлджээ. Харин Иесусийн загалмаанд ирэхэд Иесусийн их мөнхийнх нь ихч болон Клопийн эхнэр Мария бас Магдалийн Мария нар зогсож байсан юм. Иесус ихээгээ болон хайртай байсан шаваа ойр зогсохыг хараад ихтэй эмэгтэй харахтун энэ хүн таны хүү гэв. Дараа нь шавьд харахтун энэ хүн чиний их гэж айлдав. Тэр цагаас хойш шавь нь ихийг нь гэртээ аваачав. Амин. Амин. Загалмайг харсан хаан гэсэн гарчигтай тийм үү? Гэрчлэн арай өөр ишлэл гарч байна уу? За. Евдээчдийн шахал дээр Иесусыг цовдлж алахаар тушаал гаргасан Пилат загалмай дээр евдээчдийнхаа Назарын Иесус гэж пайзан дээр бичээд хүмүүст харуулв. Пилат евдээчдийн шаардлагыг биелүүлж Иесусыг загалмай дээр цовдлох тушаалыг гүйцэтгэв. Иесус өөрөө загалмайгаа өөрөн Голготын толгойд өдгсөн загалмай дээр цовдлогдов. Пилат тэр загалмай дээр евдээчдийн хаан Назарын Иесус гэж пайзан дээр 3 орны хэлээр бичсэн Иерусалимд ирсэн олон түмэнд харуулахын тулд байв. Энэ нь Иесус хэдийгээр гим нүгэлтийн шиг загалмай дээр цовдлогдсон боловч жинхэнэ евдээчдийн хаан Месиа болохыг бүх хүн төрлөختөнд мэдүүлж өгөв. Гэвч үүнийг таньж мэдээгүй цэргүүд загалмаанд ирэхэд түүний хувцсыг хуваан авч шодож хуваа хүртжээ. Загалмай эсрэг талд эдгээр цэргүүдээс ялгаатай нь эцсийн хүртэл Иесусийн хажууд үнэнчээр байсан эмэгтэйчүүд байв. Иесус гуниглан уйлж буй хийг хараад хайртай шавьдаа захин үлдээлээ гэж бурхан гэж юм бэ. Бидний гим нүгэл ба өхлөөс чөлөөлөхийн тулд тэрээр сайн дураараа идэвхтэйгээр загалмайг үрж цовдлогдсон. Өнөөдөр би эзний төлөө
тэр замаар дуртай явах хүсэлтэй байна уу? Надад өчөө сургамж юу вэ? Иесийг залмаа дээр цовдлсон цэргүүд залмаа агуу хийвэл ерөөлийг олж мэдлэхгүй хувцсыг хувааж аван шодон суулдаг. Өнөөдөр залмаа өмнө юу хүсэмжилж байна вэ? Мохыг цэргүүдээс ялгагдах зүйлгүй нүгэлтэй байгаа юм биш үү гэсэн байна. За Тэд өөрсдөө мэдгүй Иесийг хаан гэдгийг өргөмжилсээр байсан тийм үү? Өргөмжилсээр байсан. За тэгээд Иесус үнэхээр энэ загалмайг бол албадлагаар, шахалтаар биш. Яг өөрийнхөө хүслээр үүрсэн гэдгийг бид харж байгаа тийм үү? Тэгээд тэр загалмайд үнэхээр үнэнч байсан байгаа. За тэгтэл бас их түнд бас түүний хажууд хэсэг үнэнч хүмүүс байсан. Тэрний юу эмгтээчүүд байсан тийм үү? Эмгтээчүүд тэд загалмай эсрэг талд зогсоод эсрэг тал зогсоод Иесийг харж исэн байна. Тэгээд эзэн яг өөрийнхөө тэр замаар дуртай тий яг сайн одоо дураараа өөрийнхөө тэр зорилгоо мэдээж тэгж алгасан бол өнөөдөр бидэнд бас юу хэрэгтэй вэ? Өнөөдөр бид бас эзний замаар дуртайдаа явах хэрэгтэй. Тийм үү? Үйлчлэгтэй ч гэсэн дуртай баяр хөөртэй үйлчлдэг байх нь аягүй чухал. Тэгээс нэг албадлагаар тий аргагүй ирэхэнд тэгж явах биш. Харин яг хэвээр яг эзний өмнө хүсэлтэйгээр ингэж явах нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр эзний үйлчлэлийг заримдаа ингэдэг шүү дээ хүмүүс. Би одоо үйлчлэхгүй тэглээ инглээ гэл тэгдэг. Тэг үйлчлэгээ боллоо. Тимч ажилтаа болж ингэж гэдэг юм эсвэл зарим нь гомддаг те гомдоол одоо намайг ойлгож байгаа ч хүн алга байна. Би л үйлчлээлээ ч гэдэг ч юм уу тийм зүйлийг хийлдэг. Тэгвэл бурхан яг тийм үед болохоор ингээ заримдаа удирдагч нар ингээл гойжстэй үйлчлээд хэрэгтэй мэрэгтэй би болохоор бол гэлчдэг байхгүй. Хэрвээ хүн дургүй илэрвэс гэж албадлагаар хийх шаардлагагүй гэж боддог. Тэгэхээр хэрвээ жоохон дургүй мөргөө тийм байл. Тэгвэл бол хэрэггүй гэ. Тэгээ зарим хүмүүс би үйлчлэхгүй бол өөр хин үйлчлэх вэ гэсэн ийм бодолтой байдаг. Тэгвэл яг үнийг хэлэхэд эзний хизээш хүнээр дутдаггүй. Тэр хүн байлгахад ямар нэгэн байдлаар бурхан өөр хүнийг басгал ирдэг тийм үү? Өөр хүнийг басгал ирдэг. Тэгэхэд үйлчилж байгаа хүндээ өөрт нь айгүй хэрэгтэй зүйл байдаг байхгүй үйлчилж байгаа хүндээ. Тэгээд тийм болохоор үйлчлэхгүй гэдэг бол тэгвэл хэрэггүй гэдэг ингэдэг тал байгаа. За тэгээд эзэнт үйлчлээд ингэхэд бол бид өөрсдөө итгэлээр өсч идэг. Бид өөрсдөө тэнд шинжлэгдэж өөрчлөгдөж ийм гайхалтай зүйлүүд болж байгаа. Тийм учраас бид нар яг эзэн загалмаар руу тийм аимшигтай тий зүйл рүү өөрийн тий зоригтойгоор бүр яг эзний хүслийн дагуу тий бурхны дуудлагын дагуу тэр дуудлаганда айгүй үнэнч ингээд алхсан тайл бид нар ч гэсэн өнөөдөр эзэн төлчлөх үйлчлэлтэй бид нар бас зоригтой дуудлагатай дуртайгаар ингээд алхах нь айгүй чухал байгаа. За тэгээд дараа нь тэн дээр юу гэж байна? Хүмүүс ингээд цэргүүд болохоор Иесусээс юу гэдэг ерөөлийг олж мэдлээ. Агуу хийвэл ерөөлийг олж мэдлэхгүй хувцсыг хувааж аван шодон суулдаг. Тэгэхээр өнөөдөр залмаа өмнө юу хүсэмжилж байна вэ? Надад бас яг ийм бодол байдаг. Юу гэхээр хүмүүс ингээд цуглаанд ирээд эзэнтэй уулзаад тэгээ маш гоё эвэгддэг. Тэгээ бүр ингээд нүдэн дээр ингээд өрөөгдөж байгаа нь харагддаг. Тэгээд тэр үед айгу баярлдаг. Заас таашгүй те айгу эвэгдэж энэ өрөөгдөж энэ тэгээд энэ гоё ерөөлийн замаар цааш алхаасаа гэд ингээд боддог. Гэтэл хүмүүс яг хэсэгхэн яваад тэгээ болчдөг. Хэсэгхэн яваад. Тэгээ ингээд одоо юу гэдэг бурхан хязгааргүй бэлгийг бэлтсэн байхад тэр хязгааргүй бэлгийг биш тэгээ нэг тоотой хідэн бэлгийг авчаад зогсчдаг. Бурхан илүү тэр ингээд үр хүүхдтэй юутайтай ингээд бүр ерөөхөр бэлтсэн байхад тэг үр удмаар нь ерөөхөр бэлтсэн байхад үр удам руугаа хүргэж чадахгүй зөвхөн өөр дээрээ тэгээд ялангуяа энийг би айгүйх тийм хүмүүст хэлэх дуртай зүйл гэдэг вэхээр сэтгэл хөдлөлөөр битгий итгээрээ тий итгэлийн амьдралд сэтгэл хөдлөлөөр битгий хандаараа тэрний өгөхөр заримдаа баяртай байдаг халелуя эзэн минь ээ бурхан бол сайн гэл тэгэл заримдаа өөстөө тэглээ инглээ тийм байна юм байна гэд тэгээд ахын шиг тий бид нар ямар ч үт тийм сэтгэл хөдлөлөө тууштай захирч чаддаг. Тэгэд итгэлийн
амьдрал дээр хит тийм нэг сэтгэл хөдлөлийн дагуу байх юм бол унж басаал тэгсээр голны мэдхэд эзнээс холдчих явдал гэдэг учраас бид эзэнд итгээд бидэнд өөрчлөгдөх ёстой зүйл юу гэвэл бид нэгдүгээр өөрийгөө харж сурах хэрэгтэй. Тэгээ бид нар өөрсдөө сэтгэл хөдлөлийг бас хянаж сурах хэрэгтэй байдаг, мэдэх хэрэгтэй байдаг. Ийм байгаа. За тэгээд эзэн биднийг юу гэж ямар ч үдэ тэ түүнийг тууштаад багсан. Энэ итгэлийн амьдралаар амьдраасаа гэж хүсдэг байгаа. За тэгээд эзний бэлдсэн тэр гайхалтай ерөөлүүдийг тийм ээ энэ дэлхий дээр байхдаа тэгээд бүр үр удамдаа дамжуулан өгөхөөр бид эзний ерөөлөөс урд сурах хэрэгтэй. Тэгэхээр зүгээр тэг яг энэ сая тэр цэргүүдээ тэг эзэнд итгэх бүрэн боломж яхад тэд зүгээр л нэг хувцсын тэг шодол хоорондоо одоо нэг шавг хаяад авчичин гэсэн үг шүү дээ. Шоо хаяад тэгэл тэрүүгээр дуусах биш. Харин үнэхээр залмаа тэдний хувьд л эзний мэдэх мэдлэг бол залмаа байгаа байхгүй юу? Үхэл дууссан гэсэн мэдлэгтэй үлдчихэж байгаа. Харин бидний хувьд л юу үхээд амилсан гэдэг мөнхийн амлалтын тухай ийм итгэл байгаа шүү дээ. Тэгээд эзэн бол яг энэ үед залмаг харсаар залмаа руу явж байна. Тэгэд бид ч гэсэн эзнийг хараад эзэнтэйгээ улам илүү ойр татны эзэнтэй үйлчлэх хэрэгтэй юм аа. За Иесийн нэрээр ерөөж та юу ойлгов, юуг мэдв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Нөгөө залбирлын бясалгалын юунууд бид нар яг өдөр-өдөртөө уншиж байгаа юунуудаа бясалгахад яг болохоор байлаа шүү дээ тий. Тэгээ та нар маань бясалгаж байгаа гэж итгэж байна. Нацгаар залбирч байгаа гэж итгэж байна. За юм байна. За дэлхийн төлөөх залбирлаар өнөөдөр бид нар Чад улсын төлөө залбирна. За Чад улс болохоор Африк төвийн яг төвд байдаг. Тэгээд дотооддоо зовлонтой гаднаасаа зовлонтой бас тулгардаг гэсэн мэт. Одоогийн ерөнхийлөгч бол 2024 онд болсон сонгуулийн үр дүнгүү сонгуулийн дараа бас тэр сонгуулийн дараа сонгуулийн өмнөх ингээд алгадсан ерөнхийлөгчийн хүү сонгуулийн юугаар гарч ирсэн гинэ. За босгочд олон дээрэмчиж чад дотроос төдийгүй Дарфур, Кап, Нигер, Камеруноос үндэснийг зоож байна. За гадна талаас нь орчин тойрны орнуудаас нь маш их зовоодог. Хандаа Дүү Африкийн юунууд. За эдийн засгийн өсөлт, хүний хөгжил, Христ итгэлийн үйлч зэрэг нь эдгээр хүчин зүйлээс шалтгаан чад дэлхийн хамгийн ядуу улсууд энийг хэвээр байна гэсэн мэт. Талаас илүү хувь усны үндсэн үйлчлэгээгүй бөгөөд хурц өлсгөлн өргөн тархсан байна. Судааны иргэний дайнаас дөрвөсдийн олноор гарч ирж байгаа нь Чадад тулгарч сорилт бүрэг улам хурцсдагж байна. Аюулгал газар авсан. Чадын бүх бүс нутаг ард түмний төлөө шудрах, ил тод шудрах тийм тэнцвэртэй санаа тавьдаг. Засгийн газрын төлөө залбираараа гэсэн мэт. За бүгдээр хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Эзэн минь та бол үнэхээр зөв шудраг бурхан. Тэгээд эзэн бид танд найдан, танд итгэж байна эзэн. Тэгээд таны хүслийн дагуу бид танаас улам илүү зууран танд итгэн, таны үгийн дагуу амьдрахад ариун сүнсээ өдөр дараа тэгээд эзний үг бидний дотор улам илүү хүчтэй байх болтгоо. Тэгээд бид эзэнд итгэх энэ амьдралынхаа туршид бид загалмаа руу харан загалмааг даган амьдрахад ариун сүнсээ өдөр дараа тэгээд загалмаа хүч чадал бидний амьдрал дээр улам илүү хүчтэй ил тод илчлэгдэх болтгоо. Тэгээд бид эзэн тууштай залмаар балгасны адил бид эзэнд итгэх итгэл дотроо эзнээсээ зууран эзэн лүгэ харан бид эзэнтэйгээ хамт алхахад та өдөр дараа. Тэгээд бид үнэхээр бас бурхны бэлдсэн ерөөлүүдийг эцээ хүртэл үр удамдаа дамжуулан бид авч чаддаг эзнээс зурч чаддаг нэгэн байхад та биднийг өдөртөн ерөөж өгөөрэй. Эзэн бид Чад улсын төлөө залбирч байна. Тэгэд энэ ард түмний төлөө зөвөр өдөрдөх бүхий л бүс нутаг ард түмний төлөө шудрах, ясыг хэрэгжүүлдэг, тэнцвэртэй санаа тавьдаг засгийн газрын төлөө бид залбирч байна. Энэ ард түмний дунд байгаа тэр гадны нөлөөллүүд болон бас ядуурал тэгээд дотоод зөрчил энэ бүхнээс та энэ ард түмнийг хамгаалж өгөөч. Тэгэд усны ямарлаасаас та чөлөөлж өгч эзэн энэ ард түмэн дээр таны нэгүсэл хайр ивэл гэрэл дүүрэн бүх болтгоо. Бид Иесус Христийн нэрээр бид Чадыг ерөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг ерөөж байна. Бурхан минь Израиль дээр таны амар амгалан байх болтгоо. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн таны хайр нэгүсэл дүүрэн байх болтгоо. Эзэн та өдөртөн та ерөөж өгөөрэй. Тэг энэ өдөр бид залбирж байхад эзэн таны залбирал таны үг бидний залбиралд үнэхээр ирж бидний
залбирал дотор эзэн та өөрийгөө улам илүү илчлэн харуулж таныг улам илүү таньж мэдхийг хүсэж байна. Эзэн Есүс та удирдах өгөөрэй. Тэгэд энэ өдөр бидний гэр бүлийг, бидний үр хүүхдийг, бидний хийж байж бидний үйлчлэг бүх зүйл дээр Бурхны хайр ивэлний үслэн дүүрэн байх болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглах ишлэл. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурм косонд сэтгэлээ өргөөгүй худал тангараг тавиагүй нь буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. За цээжлэх ишлэл. Гэвч гэмт байдлын минь улмаас тэр хатгагдан хилэнцгийн минь улмаас тэр бицарчээ. Амар тайвны минь төлөө түүн дээр гисгээл байж шархаар нь бед итгэрчээ. Исая 53-ийн 5. Амен. Амен. За чад. Амар өрдмөр өстэй тэгэл ингээл дөрвөл явахар чи нэг юм зүгээр л нэг даваагаар хүчсэн нэг мод босгол даваагаар хүчсэн нэг юм оромжинд амьдэрч जैन тэ. Африк эмэгтэйчүүд яачаа ямар хүндтэй тэгэл бид нар бол одоо ингээл юм пластик юмд юм хэрэглэхгүй гэл тэгж хөөх нэг юм пластик савнууд олдол бодвол бензин түснээс авлаас байсан багтай тий. Тэгэл усны хамсдалтай энэ хүүхдүүд ямар өрдмөр хэцүү амьдралд амьдарч байна. Өө эзнэрэ бидэнд гайхалтай хэцүүлийг өгсөн шүү. Тэгээд эзэндээ талархъя. За та бүхэн яг одоо залбаа өдрүүдийн талаар бясалгаж байгаа тий. За залбирч байгаа гэж итгэж байна. Нацгаж байгаа гэж итгэж байна. За тэгээд эзэн үнэхээр бидний амьдралд өөрийгөө улам илчлэн харуулах болтугай. За эзний нэрээр ерөөч өдөр бөгөөд өнгөлөө гэр бүгэ талархалтай байгаараа баяртай.